12. Зацар уулын байлдаан. Горлууд улс урд хэрээдэд аль барина гэж тангаргалаад жил илүү болтол аль бис тушаач. Одоос ялгуу цэрэг эзлэхээр өдсөнд 4-5 өдөр хууран саатуулж хойно Тэмүүжний цэрэг гарсныг сонсоод сая нэгэн 1000 хөгшин зэмдэг цэрэг өгөв. Эван эдгэрийг сансаараа жамуухад дуурлан Асурыг зарж орлууд улсаас алба хөлгөхөр илгээлээ. Асур горлуудад хурж жамуухад золгон ирсэн уучраа хэлсэнд жамуух инээн. Би танаа сайныг мартсан бос. Гагц энэ 2 жилийн хооронд улсад гамшиг болж үгэнтэй хурж эс чадсан минь үнэн. Чи буцаж ванда санаар хэл. Энэ жилийн эцэст би хэдэн жилийн албыг цөм хураамжилж хүргүүлсэгүй. Төрөө чөлөө талбихыг гойно гэсэнд Асур аргагүй хойш буцаж ирээд Хеванд жамуухын үгийг нэг нэгээр мэдүүлв. Жамуух хэрээдийн элчийг явуулмагц олон түшимдээ цуглуулж хэрээдийн нэгэн өтөл бялдууж хөгшнөөс би юунд аюухгүй. Аюух нь Бэт улсын эзэн Тэмүүжин болно. Түүнийг эрдхэн сөнөхгүй бол удаанда цөм тогооны доторх загас болно. Ингээд өөрийн доорх 9 аймгийн дээр хожим дагсан 4 сацаг доожгийнх 3 аймгийн зэрэгтэй нийт 12 аймгийг аль булгийн доор чуулган цуглуулв. Тэгээд цагаан мөр хар өхөр алж цусын нууж тангаргалаад нуур далаа мэд хормоллоо. Горлуудын дахаа гихч хүн арх уусаар их л согтож машид халууцахтаа жамуухын өмнө хувц хунараа цөм тайлж чармаа нүцгэлэн аашлав. Жамуух их л хэлгэнч дахааг даран хэвтүүлж 20 дашуур гуйдуулан цээрлэл үзүүллээ. Хорим тарсан хойно дахаа дайвалцсаар гэртээ хурж ирэхэд хот зацрах угтан гарч учрыг асуусанд дахаа гар хөлөө сарвалзуулан хишгэ барсан хавиргаа дайрсан жамух эцгээ алсан яршиг дэгдэн яасан Бэт улсад цэрэг мордно гэж дими аашилж намаг хорим мод гойдов гэд бас нилээд хараал тавьж сая унтав. Дахаан үгийн дотор сонин учир байх тул цацрах шөнө худгуугаас асууж жамуухын Бэт улсад цэрэглэх гэж байхыг мэдээд шүн дүлээр гаран товдолж гэрийн эзэн чимэдийн өлхүү баянд хэлж өгөв. Дараа өглөө өлхүү баян үүрийн хиранаар босож бурхан халдуунд довтлон хурч Тэмүүжинд золгож жамуухын цэрэглэх мэдээг хэлж өгөв. Тэмүүжин төдий өөрийн цэрэгэ 4 төм шалгаж хэрээдийн Хеванга харьяад зэрэг авч цацар уулын хойд бид угтаж буу. Мэргэдийн магнагтыг харьяад аймгийн зэрэг авч цацар уулын өмнө бүгж горлуудын цэрэг баруун зүг өнгөрөн гарч манай зэрэгтэй байлдсан хойно горлуудын араас гарч байлдагтун гэж захиа давталгав. Тэмүүжин цэрэгэ тэгшилж Муглайг тэргүн боорчиг сүүл болгож өөрөө дунд цэргийг захиран цацар уулын баруун этгээдэд ирж буудлаа. Тэндээс горлуудын жамуух 12 аймгийн цэргийг бардал авч нийлүүлж байцаавал нийт 6 төм 4000 тул их цэргийг 3 анги болгон зохиож хотон бихээр баруун гарын цэргийг захируулан чандган цагаанаар зүүн гарын цэргийг захируулж өөрийн бие өмнө хойноос хааны шарлууд шүхэр далба туг хярыг өргүүлэн дундад цэргийг өдөрдөн бардав. Туг хяр нарыг халахлан зэр зэвсэг херόμетер Бэт улсын зүг алан явсаар 2 өдөр болж сая цацар уулын зүүнтэй хүрмөгц гэнт хэнгэрэг цангийн дуугарч Бэт улсын өмнөд цэргийн хошууж хөлөг буурал сүр саарлмар онож сүрдих дэм илдэ барьж
Жормыг тэрсэлсэн сүргүү хулгай балбархаа толгоогоо хүргэж ирвүү гэж алан гарч ирв. Жамуух эхлээ хэлэн төрж эхэлдээ даллан орсонд горлуудын их цэрэг даран орж байлдав. Буурал дэмэлдээ чирэн буруулсанд Бэд улсын цэрэг ихэл дарагдж туг хяарж хадилдээ хөндлөн голдгоо таягдж гол гаран дутаав. Жамуух даруй их чигсаала хөдлөгөн даран орж нэгсвэ гэдэл ходоон бихи яаран жамуухын морны жолооноос атхан барьж хаан эзэн минь нэхэж болохгүй. Чи түүнийг үнэхээр дарагдж буруулав гинү. Буурал гихч 100 байлдвал 100 дийлэх 4 хөлгийн тоонд орсон баатар Бэд улсын цэрэг буруулахдаа хоёрыг зэвсэг туг хяарыг димэл зогсон нь маш сэжгэлтэй билээ. Алс шугам болжмор шувуу сүргэлж нисэн. Бүгсэн цэрэггүй гэж болох үгүй. Жамуух хаан манай цэрэг мордоод 10 хоноогүй энд хурж ирэв. Тэдэнд хуйлгаан жигтэй гэж сонсож цэрэг бүггэхэд хүрнэ. Буурал бас санаандгүйгээр бачин учирсанд зочин бэгдэрсэн нь эв илэрхий байтал чи юунд ингэж сэжгэлнэ гэж эзэн төшмөл хараахан түтгэлзэж байтал чандган цагаан довтолж ирж их дугаар. Бэд улсыг бардал арилгах нь энэ удаад буй хялбар хүч сүйтгэж ийм билээхэн ташрамыг олно уу? Энэ үг чивхийдл жамуухын сэтгэлд нийцж даруй ходоон бихийг цулбуура тальб гэж нэгэнт дугтарч адгсан гарыг алдуулан их цэргийг аван нисэх мэд нэхэн довтолж орлоо. Тэндээс жамуухын их цэрэг довтол нэгсээр дөнгөж зазруулын баруун этгээдэд хурж ирдэл гэнт бууны дунд газар тэнгэр долгисон дүрхэж чивхийдл тэмүүжний төвийн их цэрэг уулзав. Жамуух үнэхээр баахан сэжиг төрөвч нэгэнт эргэж болохгүй болсон тул арга үгүй хашгиргалдан орж зэвсэг уулзуулан зууралдан алалдав. Энэ үед гэнт бас бууны дунд уул найрлан зэвийн өмнө хойноос хирээд ба мэрэгдийн зэрэг алан гарч ирлээ. Горлуудын 3 анги зэрэг үгсэн цэргийн аргад унав гэж хашгиралдан хумбилдэж нэгэн бөөм боллоо. Жандган цагаан ихэл гэлмэж жамуухын шарлууд шүхэр далба туг хяарыг газарт хэвдүүлэн жамуухыг өдөрдөн хүнд хаагдсан газраас ам талбан байлдж шурган гарлаа. Төдий умар зүг очиход уулын доороос Хевангийн хайгуул цэрэг хөндлөлдөн ялгуу солонгоо хоёр зүүн баруун этгээдээс хавчин алан орж ирв. Ялгуу жадлан хурж ирсэнд жамуух даруй чандган цагааны хойгоор далдирэн гарч буруулан очлоо. Солонгоо хавиргнаас хатхан ордлоо бүх бэлгүүдээ гүйцэн хурж ирээд энтэй этгээдээс жишүүгээр жадалсанд чивхийдл 2 жад мөргөлдөн гал бадраад жамуух халтчиж буруулав. Солонгоо бүх бэлгүүдээ хоёулын жадны ирвсийн сүүл зууралдан зангилдаад наas цаашаа таталцсан салах завсар жамуух нэгэнт олонний сүрэгтээ шургалан орж үзэгдэхгүй болжээ. Энэ үед чандган цагаан биетэй хүнд шарх олж зүүн сүвэгээр нарийн гидсэн цувран гарсныг солгоо гараар жихэж оруулаад бас тулан байлдж бүх бие мэдээ алдаж байтал солонгоо бүх бэлгүүдээ хааж ирв. Чандган цагаан гарч чадахгүйгээ мэдээд илдээ сугалж хүзүүгээ огтолж өгүүлээ. Ялгуу толгоог огтолж ав. Чандган цагаан жамуухыг өдөрдөн буруулж гарсны дараа ходоон бихи ихэл гашуудан шар тугийг авч өөрийн бие дээр бариулав. Мухла жамуухын шар туг унаад дахин босныг үзээд цэргийг захин хэдэн 10 давхар хаав. Шар тугийн гадуур хамгаалах цэрэг нилээд зузаан тул дав дээр жамуухыг барьж чадахгүй байлаа. Үүнд мухла мод догшин самуун сум тавиулан харуулсанд горлуудын цэрэг бутралдан далдирч мориноос унах нь намрын навчидл. Олон цэргийн өглөлцөх дуу хөх үүлэнд нэвтэрч дэстишгүй хөөрхөд ходоон бихи үдсээр төвдөхүй болж морио ухсхийн
цэргийн өмнө гарч ирээд өндөр дуугаар "Би бол горлуудын түшмэл ходоон бихий. Миний эзэн Жамуух хэдийн зайлан гарч хол яв. Нэг хүний тул олон цэргийг битгий харваж хядах тун" гэж үг барахын урд нэг зэв нисэн ирж зүүн мөрөнд тусч морноос унлаа. Зэлм довтлон хурч амьд барив. Горлуудын шар тугансанд олон цэрэг цөм сөгдөж даглаа. Энэ удаагийн байлдаанд горлуудын 9 аймаг бүрнээр Бэт улсад хурагдан дагжээ. Жамуух 8 улсын зүг буруулан очив. Нар шингэж гэгээ тасрах үед нэгэн бяцхан голыг гэдэлж гарвал холих манхны өвөрт нэг бөөр өргөө цайж үзэгдэнэ. Жамуух мороо ташурдан буудлын өмнө хурж ирвэл дотроос нэгэн их биетэй гарч ирв. Жамуух аян хөөгч болон хоног ирэн гуйсанд тэр ихээр Жамуухыг нэг удаа шинжээд "Аян хөөх хүмүүн байтал юунд биетэй шарахтай буй" гэлээ. Жамуух "Замда дээр мужраад ийм боллоо" гэсэнтэй тэр их гэрд оруулж хідэн аяг арх өгч уулгалаа. Жамуух замд ядангархан шарах бас эвэршээх тул хідэн аяга арх ууж дэрвгэв. Тэр ихээр дуу дуугүй нилээд дүнсийн суугаад гэнт босч гадагш гарч очив. Жамуух сая нүдэн ундаг гэтэл гэнт дээрээс нэг хүн тарав. Жамуух ихэл зочиж дээш дэлчихэд тэр хүн хэдийн хөлж дуусав. Үзвээс тэр ихээр Хрэдийн болгуудаач. Тэр 8 улсаас ам хэлтэрч Хевангийн хойноос ирэхэд Жамуухтай тохиолдоод дотроо баахан сэжиглэв. Тэгээд гарч ирэн Жамуухыг дагсан ардад арх уулган учрыг асууж мэдээд Жамуухыг барьж хүлэн Хевангийн цэрэг ирэхийг хүлээлээ. Тэндээс Тэмүүжийн их цэргийг хураахад ялгуу ирж чандган цагааны толгойг өргөв. Тэмүүжин Хеван болон Магнагт хоёулыг ихэл шагнан хоримлож улсад нь буцаав. Төдий зэлм ходоон бихийг барьж авчирсанд Тэмүүжин эзэндээ журамтай гэж алхахыг хэлтрүүлэн хүлээсийг тайлж талбив. Ходоон бих Тэмүүжний мэрэгэн гэгэнд биширч үрд сүсгэлэн дагав. Төдий жонон мухлаваас нэг хүнийг өдөрдөн оруулж Тэмүүжний өмнө сүгдэв. Энэ бол Жамуухтай эхнийг эцэг өөрдөө хорос гэгч мөн. Жамуухын эцэг одон чир үгсэнд Жамуухын их болоод гэгч хүнд гарч энэ хорзыг төрүүлсэн тул хорз ах Жамуухаа дагаж явна. Тэр өдөр цэрэг мордохын урд оргон ирж Мухлаад золгосонд мухлаа түүнийг туршуул болгожээ гэж сэм хороод одоо сая дагуулan авчирч Тэмүүжинд золгуулсан гэж. Төдий Тэмүүжин хорзоос "Чи төрснө гэж надад дагсан санаа чинь юу?" гэж асуусан хорз. "Би Жамуухтай эцэг өр боловч эхнийг хагц хөөгүй болвол зохихгүйлээ. Гагцгүй зэрэг мордохыг сэдсэн өдөр нэг ухаан үнэ миний ах Жамуух хааны өргөөг мөргөлхөөлөн түүхээсээр нэг ивэр нь хугараад бас түүнийг эрен мөргөхөд сая халав. Үүнд тэнгэр үл таалахыг олж мэдээд ятхан хэлсэн намааг ялт болтол дийлдэв. Тиймээс оргон ирж чамд дагав" гэлээ. Тэмүүжин төдий хайр хишиг хүртээж түүнээр хамаг горлуудыг захируулав. Жиж хэлэх нь Хеван ол замогтой буцаж ирэхэд болгуудаа замд тосож Жамуухыг өргөв. Хрэдэд хурж ирснээс хойно Хеван Жамуухыг үгнээс няцав гэж алгав. Жамуух мөргөнгүйч "Би үгээс няцсан бус гагц хүч гүйцэлдсэн үгүйн учир болно. Элч асуурт хэлсэн билээ" гэсэнд сайданд "Тэр ч тийм болох. Чи Бэт улс манд ажтайг мэдэж байдлаа юунд Бэт улсад халдан мордов" гэхэд Жамуух "Урд би ходоон бихээр мэдүүлсэн үгүй"
Бэд улсын эзэн хэдий илт мантай сайн боловч эцэстээ биднийг хураамжлах сэтгэл буй. Тиймээс би түүнийг мөхөөч. Эзэн ман ганцаард газрыг нийлүүлсэгүй гэсэн билээ. Ялгуу жамуухын энэ үгийг сонсоод сэтгэлд нь их л нээцэж эцэг вангаас гуйж жамуухын амийг хэлтрүүлэн өөрийн дор хэрэглэв.